Имбэ. Хараа томьёо. Юу гинэ? Аяа андмын чи хаалгын минь тогшооч 25 дугаар суугдлээс танаа тарыг нэвтрүүлэх эхэлж байна. Одоо бүгдээ нэгэн алихыг зорж очино. Энэ гэр бол Үйтэнгийн уран бүтээлч ярах зүйлтэй ийм залуучууд би залуу гэр бүл би хонуулах хаа гэж найдаж байна. Бүгдээ халуун ташаад үзье. Тэр жороо онгон хүлэгмээ хазар даран дүүлээд байна уу Алтан шагаах мөн үү? Том хүн байна. Самана. Сайхан үйлж гин үү? Алтан шагаах гэдэг айлыг зорж ирсэн юм аа. Хоног газар байдгүй. Өнөөдөр танаа дараа тончи гэрээ эзэн байна уу? Зөвшөөрөл авах гэсэн. Тийм үү. За орчин ямар ч хэлсэн. За тэгээд хоног газар байдгүй. Тэгээд танаа тоныг зорж ирсэн. Даван тамаа хоёр хагижин заалгуулаад тэгээд ороод тончиж болох уу? Гэрээ эзэн зөвшөөрөхгүй юм болов уу? Шагаагаас тэгэл асаад гадаа үүдэн хүлээж идэв юм болов уу? Гэтэ ирээд хоноглохгүй гэд хөөж туул. Дараачийн айлаа айжсэн дээр юм болов уу? Мэдхгүй байна. Ямар ч хүлээж хэр удах бол? Шинэ жил хөтлөхгүй. 11 өнгөрвөл. Тих үү. За хоноллоо за явсууч тэгээ. За батлаад хэлчих юм гэсэн. Зэ. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Хаалт тогсож байгаа шүү. Сайн байна уу? Хоног газаргүй. Тэгээд танаахыг зорж ирсэн гэрээ эзэн байдгүй. Тэгээд гэрээ эзэн байдгүй. Тэгээд жоо үе тавьцаана ингээ байгаад гэрээ эзэн ирэхээр хонуулах болоо гэж бодоо. Өнөөдөр Шууд ингээ хүрээд ирдэг юм ерөөсөө шуудах юм тэгээд. Ерөөсөө ер нь бол дамаа гэрээ чи хаяг заалгуулаад. Өөрөө чи хаяг бол заах хүмүүсийг бол би бол багсаа тань нь ер нь бол тэгээ харахж ирсэн. Тэгээ хүлээгээ сууж байлаа. Тийм байна. Тий. Тэгээд тэглээ хонцоо та. Гэрээ эзэн шийдсэн. Танаа жанжин болохгүй гэрээ Танаа эзэн шийдсэн. өстэй гэсэн. Эжилдээ танаа таны нэвтрүүлэг ирсэн байна шүү дээ. Гэхдээ чи Монгол хүн чи одоо зочноо хүндэлдэг сайхан Монгол бас байлгүй яах вэ? Энд чинь хүн айл тоног гэж яах чинь энэ чинь тэглээ яалгүй яах вэ? Монгол ёс заншил одоо энэ чинь бас нэг олон зүйл байна шүү дээ. Тэглээ яах вэ? Хонуулахгүй гингүүд нэг Монгол хүн чинь зочноо үүднээсээ буцаадгүй үздэй гэдэг ачиж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Монгол хүн чинь зочноо үүднээсээ буцаадгүй зочноо хүнддэг нөгөө гоё ёс уламжлал нь юу вэ тийм ээ? Тэгээд юу үлээ гэж бодлоо шүү дээ. За шинэ жил өгсөн ажил их байна уу? Харин яваад одоо ингээл өдөөдөл ингээл орж ирдэг шүү дээ. Ер нь хамгийн сахныг бид одоо шинэ жил хөтлөж байгаа баах тий. Тэгээ бол нийтийн хэлгээр бол нэг халтуур гэж нэрлэдэг бах тий. Тий, ер нь бол яхаа нөгөө халтаар гэж яхаа муухай онцгойгоор яриад тий. Тэгэл яхаа нь ажиллаа хийж байгаа нэг хэлбэр тий. Ажиллаа хийгээд өдөр болгоо ингээд ажилтаа байж байгаа. Өдөөдөл ингээл орж ирдэг. Наа готлогцоо. За тэгээд их одоо үүдэн ороо гэрээ зараад ирсэн үүдэн дэр гэрлүүнд оруулдаг ба. Хашаа зогсцсон. За юу за найз нар баярлалаа. Сая шинэ хүнтэй болсон. За гэлалаа. Төлгийнхөө яриа болсон тийм ээ. Тий, баярлалаа. Манайхантай танилцсан уу? Одоо харин гэрээ эзэн ирэхээр л болъё гэж бодоод л тий. За сайн хувц ундраа тайлцгаа. Тий, ямар ч хонохоор болж байгаа юм чинь тий. Энд нэг юм дэвэрж ах шиг байна. Цай дэвэрж ах шиг байна. Гэрээ эзэн бол цайны дэвэрлэн дээр орж ирж штэ ерөөс. Цай дэвэрж ахт орж ирж штэ. Дажгүй тавлаг сайхан байна. За яг 50 сайн хувцас олчих те. За. Тий одоо гэрт нь орж ирж байгаа. Хэмжээд дуусаад. Тэгээд наашаа нэг л. Ягаад хэлээс бүгд л бас нэлээд байна шүү. Энэ хорой олцсон бах туу. Тэ. Ер нь одоо хачаал жоох нэмэгдэх маягтай. Тэгээд одоо олон арга хэмжүүд их болж байна дөө. Тэгээд ажиллаа хийгээд л хүмүүсийг баярлуулна гэдэг чинь бас их сайхан ажил. Тий, тэгээд л За яг зэнийг авах гэсэн юм уу? наад нөхөр чинь тэнүү. Тэнүү. Тий, тэнүү. Тэнүү хэд настай юм? Хэд 3 настай. настай л дэмнэхэ. Хэд энэ? Энэ хэд? Энэ хэдлээ. Айга дараахан болчтой. Камер маамер бол бас мэднэ. Тийм бах. Бас кино минь тоглолцсон. Тийм бах. Тий. Одоо бол нэг камер байгаа учраас
контролны болчиход байна шүү дээ. Айгаа тийм. Яваа уужмаа. Энэ уужим. Уужим. Энэ уужим. За уужим гэдэг нэрийг бол уужим продакшн үзүүлж байна. Продакшн тийм. Тэгээ би хүүгийнхаа нэрээр нэрлсэн юм байна да гэж бодсон. Тийм. Хүүгээ болохоор зэрэг би нэг 10-т гээд кино тоглосон шүү дээ. За тийм. Өвөр монголчуудтай хамтардаг одоо манай хасарч байгаа ах маань баасан жүжигчний сан тоглодог. Өвөр монголчуудтай хамтарч 2010 онд бахад чи 10-д хийсэн кино. Тэгээд тэрэнд би уужим гэж дүр тоглож ирсэн. Хамгийн отгон баатар. Тий одоо энэ зураг нэг одоо тэгээд тэр киноныхаа дүрээр хүүгээ нэрлсэн уужим гэж. Монгол тавсан шүү. Хилээд авчи ер нь. За тэр кино сайхан кино шүү бас. За би хоол моол тусалцах уу? Би зөөлцсөн л дээ хамаагүй. Чадхаараа. Ийш нь тавих юм уу? Махал чанчлаа. Сайхан юм шүү. Харин нөвөл чинь бид нар чинь мах идчихэж давах юм шүү. Харин тий. Монгол хүмүүс ч юм бол. Тий сайн манай хатнууд хөдөө яваад ичээ авчихсан. Тэгэл ирж байгаа учраас мах чанал гэж бодлоо шүү дээ. Өвлийн ичний амттай үз. Дээж нь Сайхан амттай. шүү те. Эдс ирэхчээ сайхан шүү. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч Шинэ жилийн уран амьсгал хэрэг байна? Ер нь Тажгүй шүү. тийм үү. Бас өнгөрсөн жилүүд чинь ер нь энэ дөр нэг хямрал асуудлаас болоод шинэ жил нэлээ магассан шүү дээ. Албан байгууллагууд чинь шинэ жилээ хийхгүй. Тэ? Энэ жилийн хувьд бол бас арай жоохон сэргсэн юм уу? Бас нэг төр засаг солигдоод байсан маа их шинэ жил нэлээ өргөл багш шүү дээ. За. Тэ баярлж дээ. Баярлалаа. Жилд одоо байгууллагаараа ганц баярлж байгаа хэрэг шинэ жилийн баяр чинь баярлах тэмдэглэх хэрэгтэй. Яг одоо он солигдож байгаа шинэ ном ирж байгаа учраас би бол шинэ жилийг одоо заавч хийх хэрэгтэй. Энэ чинь сайхан байна уу? Ураг зарваа гэж. Ураг зарваа. За танаа эдс ирсэн юм байна шүү дээ. Тий. Энэ хинтээс идэж ирээд байгаа. Тэгээд идчихсэн учраас бас энэ чинь сайхан ичнийхээ дээжийг бас чанна гэдэг. Хинтийг ерөөсөө шаа хинтэд төрсөн те? Тий, хинтэд төрсөн. 10 дугаар ангид төгсөөд энэ шиг орж ирсэн үү? Тий, 10 дугаар ингээд өгсөд оюутан болоод тэгэл орж ирсэн шүү дээ. Тий. Хинтийг онгоо хот Хинтээ аймгийн Бэрх хотод төрсөн. Зөө. Тий. Тэгээд Бэрхэд Ориулан Батнаруу гэдэг одоо өссөндөө дамжаад. Тий. Тэгээд сургуулаад өгсөд 2001 онд одоо хотод анх орж ирж байлаа. Яа одоо тэгээд Нэг 22 орчим баян хэлгээр бол оох орж ирсэн. Тэгээд 22-нд очиагаар чинь хөөх нүсэр их гэрэл хараад л охин одоо ингээд бүгдээ энэ одоо манай сумын төв хэд нуулсан юм бэ гэж ярьж ирсэн юм сандаг аахгүй хоорондоо яриад л. Алаа манай сумын нэг 40-тай нуулсан юм шиг харагдчих гэрэл харагдчих шүү гэдэг нэг шөнө орой орж ирж ирсэн болохоор. Тэгээ ер нь жүжигчин сууст байхдаа сууст ороод ерөөсний юм жүжиглэх олон нийтийн ажил гэхдээ хүүхчин бас тийм би нисгэж болно гэж байгаа нэг тийм болцсон юм тэр яриад байдаг шээ. Одоо ерөөсөө жүжигчин болъё гэж үзчихсэн үү? Ер нь бол хүүхд байхасаа жүжигчин болъё гэж ерөөсөө. Урлагийн хүн болно гэж шийдсэн. Яг тэгвэл би чинь баг байхасаа ер нь дэсгэлт байхын ер нь тэгэл сургууль байхын ер нь урлаг орон сайхны нийгмийн идэвхтэй тэгэл жүжиглж мэжиглэн янз бүрийн шинжилгээ тоглолт Монголд юу л вэ сумын одоо тоглолт Монгол байнга л орж идэг. Манай аав маань өөрөө урлагийн одоо сумын төв клубээр хэлэгчийг насаараа хийсэн. Соёлын тэргүүний ажилтан цолтой яа тийм хүн байла. Тэгээд тэр аавыгаа дагаал нэг сумын төвд ч одоо тэгэл одоо нэг баригадуудаар нэг жоохон бах чинь тэгээ нэг баригад явж тоглодог гэж багуудаар явж тоглодог шашины үед чинь тийм байсан төлөвлөгөөний орон биелүүлнэ гэл тэгэл аавыгаа дагаал дуулаад ингээл өөрхөн багасаа мангаддаг шүлэг уншдаг илдэв үзүүлдэг тийм хөвгт байсан. Тэгээд яхаа яг жүжигчин болсныг бол яхаа сүүл конкурс өгöd тэгээд жүжигчин болсон. За сайхан шин яхаа өхөө. Гайхаа цаг жоох орой болох юм болсон байна. Гэхдээ яг бас нэг гоё шинэ идшний дээж юм чинь тий. Тийм үү те. Сайхан зомжсон байна. За. Мам. Хоёр чихт ер нь одоо хоёулын ажлыг бодвол хоёулын оройд ирдэг хоёр хүн байх. Тийм үү ер нь? Ер нь оройд шүү. Их орой. Нэг юу лээ? Адуу шиг орой онт шуу шиг ирчихлээ. Тэрнээсээ тэгээд ер нь орой онт өвдөө болоод эцэл хүүхдүүд нөө тэсрэх чаддаг учраас тэгээд цэцэрлэгтээ хөрөж өгөөд тэгээд л ажиллаа гарна. Чи төлөв иж чинь үү ер нь?
Гэхдээ энэ бол нэг хактер энэ жил идсэн. Энэ жил идсэн. Ич идэх чинь нэг зүгээр шүү дээ. Байнга жижигээр энэ авахгүй тийм ээ. Бөөндөө сайхан яваад чийдэж. Насаа TV5-да байхгүй байгаа тий? Одоо ямар аль босч байгаа юм? Гэтэ яг тэнд энэ гэсэн үг үл шүү дээ. Тийм үү. Тий. Яг одоо яг Монголын үндэсний олон нийтийн телевизийн Баярын Мишель гэдэг шүү дээ. Баярын Мишель дээр ажиллаж байгаа. Ямар гоё. Зөвхөн Баярын Мишель дээр л ажиллаж байгаа. Шилэл үздэг байлаа шүү дээ. Харин бид нар Баярын Мишелийг л би бүр өөр айгу баярлаад байгаа байхгүй юу. Жохон махасаа л бид нар үздэг л шинжилгээр ганц л нэвтрүүлэг Баярын Мишель хийсэн. Тэгээд энэ дээр ажиллах санал авсан. Явсан телевизтэй л байгаа юм байна. Телевизтэй бараандаа л байгаа юм байна. За. За холоо тавиад. Гэрээдтэй холоо идэхгүй юм уу? За сан холоо идчихэд Тэсэн гэртээ танилцъя тийх үү шагаа? Тэгээ. За сайн холоо идчих тий. Манайх ч ингэ заамаа. За танаа идэж янз юм байна. Чаналт янз юм байна. Сайхан ялц болтолж байна. Янзын сайхан зөөлхөн болтол чалсан байна тий. Тийм байна. Өвөлдөө ер нь Энийг бол одоо хөдөө өссөн хүүхд бол хугацх нь үстэй. сэрөө Сэрийг. захин өссөн. Хүүхд 10 жил багтаал очиж нодлон нэг манай хошуу урлагийнхны нөгөө юу болоод цагаан сараа нэвтрүүлэг гэсэн. Тэр ингээд сэр зохилтын тэмцээн зарлаа. Тэгэхэд нэг зогш юм байна. Тийм үү. Тэгээд зохиож зохиож чадахгүй. Би бол чадахгүй. Би бол мэдэж ийн өөрийгөө. Би бол бараг энэ нэг савхан ясмасаа бараг гимтэн хуулна. За тэгээ. Үзье наач бас хараа. Ив юм шиг хэлээ штэ. Тэгээ гол нь эв тэгээд өхрөөсөр яг хоо янз бүрээс шалтгаална л да. Адууны сэр бол янз шүү дээ. Би бол наадаж зөвхөн яг гараа гимтэн. Чадахгүй. Өөрийнхөө ясыг гимтэн. Гол нь яг хоо эв л байгаа да. Тэгээд эв тэрээс гадна техник хамаагүй буруу зохих юм бол энэ яс гэмтэн. Тий, наач сахын ясна. 10 жил багтаа нөө шэр цэр зохиж сурах гал энэ хавтал зохидог шүү дээ. Хөгчдөн шүү дээ. Чи ихлээд үзөхөө. Яг. Ер нь ихлээр сурж авъя харин. Яг манайхан болохоор янз бүрээр ингэж өрөөд идэх байхгүй. Энд ч үг нь буруу л да. Уул нэг ингэж өрөх хэрэгтэй байхгүй. Ингэж өрөөд тэгээ савж өгвөл. Яа. Хай. За. Хай. Бид эхэлж шээ. Аяз хөлж ин тэ. Тэгжээ. Тэ. Зүрх юм байна. За нэг юмрхаа. Хонь мөн бол гаргачихна үстэй одоо ер нь бол. За яг бүр тулуул гарна. Гэтэ би хонь гарах явахтаа нэг сайн биш. Яг ерөөдөө бол ажиллах нь бол ажиллана. Гэтэ гой цэвэрхэн ажил баг. Урттай ажиллах нь бас тадил дээр жоохон тааруул та. За гэртээ танилцъя. Энийг бол би мэдж байгаагаар Батнар уу хийц. Тэ Батнар уу хийц. Одоо хинтийн Батнар уу гэж одоо Батнархан дахчуулын тожил дарахны одоо өвгний хийж яаж тожил дарах юм бол одоо Монголдо шин одоо энэ одоо хийц завгар тийм ээ өвгөн бол одоо тожил дарахны хийцэн хэмээлүүд бол одоо их бий л дээ. Батнар уу хийц гэдэг нь бол яг үндсэндээ тожил дарахны хийцэн хэлж. Тэгээ одоо энэ бол нэг 50 эд оны үеийн зогсон яг юу шахалт яг тожил дарахны яг өөрийнх нь бол биш. Тожил дарахны яг дараа үеийнхэн шиг одоо өвгөнч бол 1800 оны сүүл 1900 ихээр онд ч сүм шүү дээ. Тэгэхээр бол энэ чинь одоо бол үе дамжаад ингээд шамнэр нь ингээд хэдэн үе шүү дээ. Хэдэн үе ч болсон тийм ээ 4 5 үе ч юм. Энэ бол хийсэн нь бол яг өвгний яг дараагийн яг шавны хийсэн тийм юм л гэж. Тэгээд ер нь өвлөж авсан юм уу? Эсвэл ингээд худалдаж авдаг. Өвөг. Өвөг. Тий. Тэгээ манай аав тогтчихсэн. Тэгээ аавас над тэрсэн. Тэгээ зундаа энийгээ бас нэг сайхан тогтчин тийм ээ. Агаар таргаад нэг сайхан моринд би өөрөө хүүхд тухасаа хурдны морь унж өссөн. Моринд бол их хайртай, моринд их илэгтэй. Тэгээд би одоо залуу хүмүүс сумар санагдаад байт. Хүүхдээр морь унуулна гэдэг бол ерөөсөө хүүхд эрхийг зөрчиж байгаа асуудал. Ерөөсөө ингээ өөрсдийн хүүхдийг мордуулахгүй байж мааж гэдэг энийг яриа амар гардаг. Яг үндэ бол нөгөө талд нь морины уяачд маань бол юу яриад байгаа юм бэ?
Монгол морчин хүүхдээр гიშгдэггүй юм заа юу. Тэ чи унах юм уу? Хин унах гэдэг. Гэдэг. Зүгээр залуу хүний хувьд зүгээр юу гэж бод. Нэрээ энэ хоёрыг мордуулах юм уу? Хурдан морин дээр одоо шагаа мордуулах уу? Яг морь унаасаар би бол мордуулна шүү дээ. Яагаад тайл явуулчихна. Тэртээ дөрөв 93 наадам эртээр үеэс хүүхдүүд морио унаад бид нар сайхан наадаал ирсэн тийм ээ. Хүүхдүүд манай унжлаг харин ч тэр зам хүүхдүүд өлчир зөөлөн болно. Манай нүүдэлчин соёл одоо морины энэ их одоо өв соёл тийм ээ. Чин байх хэрэгтэй болох. Би бол тэгж л одоо манай уяач ч гэсэн тэгээд Монгол морь гэдэг чинь өөрөө одоо өөр шүү дээ асал. Айлаас тамхилч. За. Энэ бас нэг уран ихч маань надад нэг хийж өгчээсэн байгаа энэ одоо цэвэр одоо хатгамал. Гараараа ингэж хийж байгаа шүү дээ. Хатгаж байгаа шүү дээ. Зурцсан юм. Яа, нэгийг алах нь шүү дээ хоёр. Аа. Яаш их үзэн шүү дээ. Тийм. За. За. Тэгэл ер нь тэгээд иймэрхүү гоё. Гэхдээ сайхан бид нэг залуу хүмүүс ч гэсэн тий. Зүрхтээ зүгээр заа юу байх вэ? Бид ер нь энэ чинь бидний өв соёл бусад одоо гадны орнуудаас ялгадаг онцлог мал энэ ихгүй. Бид нэр одоо монгол хүн гэж ямар байх вэ? Бид нар чинь нүүдэлсэн соёлтой ард түмэн ингээ сайхан бүр актер туйлшраад одоо ингээд хаашаа. Гэхдээ л эн чинь одоо бас нэг эргээд нэг монгол ёс заншилмааны өвөө эмээг юм н одоо бидний нүүдэлчин ард түмэн, малчин ард түмэн яг гоо суурьшмал болоод бид нар хотод хэдийгээр амьдарч байгаа ч гэсэн бас нэг тийм ээ. Ганцхан ийм монгол ёс заншлал алдаж болохгүй л гэдэг л. Тэгээс учиргүй энэ чинь ингээд байнга ингээд бариад л одоо ингээд өдрөө болгох ингээд ихэхгүй л тийм. Нэг хаяа нэг гоё цагаан сар болгож юм хаяа нэг гоё салхи оруулаад ингээд тамхилчдаг. Тэ. дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Одоо тэгсэн чинь нэг ёо айл хэсэг айгуу хэцүү болсон ёолко засцсан. Амт яахаа ингэ засцсан байгаа. Чи дижнэст айгуу аюултай. Оожма тэнүнэ. Алтар охин нэг юм бодчихлох шиг үү. Тий, гэхдээ энэ чи болохгүй юм чинь айл одоо энэ чинь бас хүүхдийн айгуу гоё юм шүү дээ энэ чинь. Тий. Манай чи ёолко засъя гээд. Тэгээд энэ чинь нодлоорч манай орч бүр жоохон бахта энэ энэс дэш чимэглэн үлддэг. Ингээд нүм нүчгэн байдаг гэсэн. Энэ харуур газар. Одоо бас том болоод гайг болчихсон. За энэ чинь бас. За Нэх мөнгөндөө биш ээ чинь. Тэс бас гоё хандлага шүү дээ. Нэг хүүхэд бол Хүүхэд нэг 50-аас гэж ордог одоо тэгэл тоол нь өдөр болгон тоолно. За энд нэг байгаа тэд байгаа. За одоо тэд боллоо гэж тэрээс нэг 3 төгрөг 5 төгрөг 10 төгрөг мөн 10 марав тавих юм бол арай томуудаас нь ингээд аваад далд хийчихнэ. Нэг бас нэг хадгалж байгаа томууд наалга болчих гээд ölдөөд чинь бас дүүнэр мөнөө олоод байгаа шүү дээ. Тэгэл өдөр болгон тооцоол дууслаад нэг нөө ялко орож мөнгө авахыг ямар их боддог гэсэн. Тэгэл тийм л шүү дээ. Сайхан шүү хүн орж ирэх 50-аас гэдэг шинэ юм баяр те. Энийг би ойлгож байгаагаар бол таны аав шүү. Тий. Гэтэ аавын хайжууд бол амар педик суусан байх юм. Энэ уулын хайжууд бол ерөөсөө ингээ хангааш ингээ өмөрдөнд дарцсан энэ төр. Аава солин тэргүүний ажилтан хоёлаа би хоёлаа солин тэргүүний ажилтан болцгоод аавтайгаа хамт ахуулчихсан байх. Тий. Миний аав их авьяастай хүн байсан. Сайхан дуулдаг. Тэгээд одоо хөгжим тоглодог, баян тоглодог, аккордеон тоглодог, төгөлдрөө аргон гэж дээр юу гэдэг чинь даралт хөгжим тоглодог, гитар тоглодог. Тэгээд сум орноттой бол одоо байнга одоо бүжиг явуулдаг их тийм авьяастай. Mesela сумын төвийн клубээр хэлчихэл их олон жил насаараа ажилласан байсан гэдэг юм. Тий. Ажил хөдөлмөрийн хувьд бол тийм байсан. Тий, байсан. Тий. Тэгээд маань өнгөрсөн жил бурхан болсон. Тий. Энэ гэрээ хамгийн гоё уран зураг бол энэ байгаа тий. Тэгээ энэ гэрээ одоо ер нь бол энэ обо бол ерөөсөө гоё ингээд бүтээлүүдэд ирвэл ээжэл ингээд ерөөсөө дандаа хүн амтны их тийм гоё уран сэтгэж тий авангаар зургнууд төр зурдаг. Хүнийг ер нь их зурна. Тэгээ бас айлууд тийм ээ одоо бас обон дээр дуудлагаар бас зуруулах хүн гэвэл хэлээрээ. Тий, бэлэн хоёр юм гайхалтай зурж өгнө шүү тий. Тий. Гайхалтай хоёр зураач байна. Тэгээ би бол чөлөөтөө зуруулдаг. Зурдаг. Өгч тий. Тий. Тэгээ одоо юу гэдэг танай авчи юм байсан гэж бодоход та бол одоо хоёр юм хүүтэй. Тий. Тэгээд ингээд алцаад байж шít. Тий, манай хоёр ч тэгээд ой гарны зөрөөтэй хоорондоо нэр чи бүр ан ман үзэн шүү те. Тэгэхээр энэ хүүхдүүдээ чинь хоёр хүүгээ. За цаашаа ингээд өнөр бүл болох бах. Хүүхдүүдийн ерэн зүгээр яаж үсгийг хүмүүжүүл гэж боддог юм. Одоо хожим захихад хожим зүгээр 90 цент хүрээд ярихад за миний аав алтан шагаа бол нэг ийм л юм байсан юм да гэж хэлүүлэхийг хүсэх нь юу вэ?
За яг би бас залуу учраас нэг хүмүүсийн талаар ч юм уу актер бол бас нэг юм дуршлагтай. Гэхдээ мэдээж аав хүн учраас бол бас нэг зөв хүмүүжлэлтэй болгоод өсгөж юмсан тийм ээ. Тэгж л одоо тэгээд нэг шинэ аавд ч юм бас одоо янз бүрийн ном дохиол зөндөл юмнууд байдаг юм лээ. Тэгэл маа зарим найзууд дээр одоо хөөхтөх ёстой, ингэх ёстой гэл. Би бол ер нь бол яг өөрөөр нь байлгах тийм ээ. Чөлөөтэй одоо ингээд өөртөө ихтэй болж өсөх тийм ээ. Тэгээд аль болох нэг хүүхд ч аав ч хүүхдүүдтэйг тоглож монголол ингээл даанцаа нэгэл ингээд одоо өргөж хүүхдийг магтаад ах юм бол ч аюу тийм өөртөө ихтэй болж өсдөг юм тийм. Дээрээс нь би гол юм бол одоо тийм хөдөлмөрч одоо зан чанарыг соргоно гэж л боддог шүү дээ. Бие даасан тийм ээ. Юунаас хараат бус. Тэгээд дээрээс нь мэдээж аавах хэлжсэн шиг одоо эр хүн болж өсөх тийм нэг ялцгар доо нэг тийм нэг шал фал хийсэн бас нэг юм ирчүүлээд шүү дээ тийм ээ. Тийм биш. Тэгээд одоо яг л өөрөө яаж хүмүүжүүлсэн яг өөрийнхөө л би өөрөө тэгээд муу болчихгүй юм чинь өөрийгөө өөрсгөл юм болох юмсан гэж боддог шүү дээ. Хараа туми. Рүүгнэ. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. За энэ ингээ Тэгээ манай хоёр хүүгээ манай гэр бүлийн зориг манай өөч жоохон байх. Энэ манай хоёрын юу штэ. Харин тийм баг шүү байна. Тий. Энэ өөрхөн баг бахтай ингээд Тэнүү нэг нас нэг сартай байх та гэж шүү. Жоохон бахт ингээд. Оо энэ тэгээ шомбогын нас гэж байгаа. Шомбогын. Тий, энэ өөж мэх. Ууж юм их. Тий. За. Үгүй хөл мөлөнд бас яваад байдаг. Энэ би энэ шомбог ингэдэг юм заахад харж шүү. Энэ хэний шомбог вэ? Ууж маа. Энэ нөхөө. Ууж ми. Тэний хайлын. Нэнэ Энэ юм уу? За. Нэрээ ингмэн юм байна те хөөх юм байна. Хөөх юм байна та. Тэг гар хөл байхыг л би харж ирсэн. Гар өөр хүн бож байгаа ингээд баг дээр нь ингээд тэгээд татгалж. Хөөх штэ болоосолтой. Тий. За. Манай одоо захын мордоо манайхны л одоо бурхан дахлаа Шүтэн. Тэ. Толужаа сан. Эмэрийн сан уншуулна. Тэ хэмрэн сан уншуулна. Тэгээд сайхан лам багшаа шүтэн. Ер нь л ингээд хүмүүсч хараад тавтаасны байн очдог бас нэг лам багштай байдаг юм шиг байгаа шүү дээ. Ер нь явахтай бас ажил дөрөл бүтэхгүй бол очоод ном уншуулдаг, сан тавиулцдаг. Тэр хандлагаас харагдаад идэв тийм үү ер нь. Тэ. Миний одоо тархлын эд одоо жодын өгс усан манзрын нэмжит одоо тархлын эд гэж байдаг. Тэгээд миний одоо хамлаа манай одоо багшаагаа шүтэн. Нэрийг хэлж болохгүй бах те. Тэгээ багшаагаа одоо дээдлэн шүтэн. Танай гэр бол ерөөсө шинэ жил ураа явуулаг амар ороосон. Тэгээ үүднээсээ л ерөөсө ингээд тооцоолгоод Үүднээсээ тооцоо. Тийм нэг. Энэ юм мэдээлэл юм бэ? Энэ бэлхэл юм. Тийм нэгсэн нэвтрүүлэгт ороод өгчээсэн. Яг олимпиад байна. Би бас юу зөвлөдгийг. Энэ нэг оцсон газар дуусна 5 гнууд. Танарч мөлөгтэй бас нэр явдаг баха тийм. Европын холбооны улсуудаар Европоор аялан тоглолт хийсэн бүх улсуудаар Америкээр явж тоглосон, Солонгос, Япон, Хятад нэлээд явсан да. 2011 онд нэг мөрөлдөн чатраах байгууллагад миний нууц хөөж үжигээр хилдэг эрэхтэй залуу уран бүтээлч нэг гигэн мууцаагийн. Сайн авчилаа. Айд бас авдар авах хэрэгтэй гэж байгаа. Цоочтой авдар. Орлогын үүднээ гарлагын үүд хаагддаг шиг одоо энэ бүх юм цоочтой одоо ингэ авдар юм бас нэрээр байж байгаа гэсэн чинь. Энэ бас хар сувдны нууц гээд манай ууж фильм юм бас анхны уран бүтээл. Хар сувдны нууц гэж кино хийсэн. Тэрэн дээр тэр кинон дээр тоглогддог энэ авдар ахгүй. Тэгээд гэртээ ингэ цаашлаад ингэ тавьчихсан. Айл дотроо бас янз бүрийн зүйл байгаа. Тийм байгаа. Тэгээ энэ бүх юм сайхан нь хүүхдүүдэд бол нэхлээр сайхан. Тэр нь бол хүүхдүүдэд миний аав хэрэгжилсэн хөөрөг гэвэл сайхан. Тэ. Тэгээд одоо тэр чинь л одоо нэг учиргүй их одоо нэг эд хөрөнгө мөрөнгө тийм ээ ингээл юм үлдэхээс гадна одоо иймэрхүү зүйлүүд тийм ээ үн цэнтэй ингээл аав нь хэрэгжилсэн зүйл гол нь амьдрах ухаан гэдэг зүйлийг л хүүхдүүдэд үлдэх хэрэгтэй. Тэгээд өдөр чи өөрснөө юм аваад гол нь боловсролтноос анхаарах хэрэгтэй. Түүнээс ш одоо тэгэл овоож цацаад байх юм одоо хөрөнгө юу өглөөлнө гэх ихээс илүү тэгж л бодлоо шүү дээ. За цаашаа явъя. Шог зураач дандаа нэг бэлгэлсэн. Наваа нэг шог зураг нэг тийм том хатартай болгоод ирчихсэн. Энэ уран хайчлал. Хайчлал нэг
хайчилсан юм шүү дээ. Давай. Уран нэг юу гэдэг нэг уран юу гэдэг те. Хайчилж. Хайчлбар юм. Хүмүүсээ зурж гисэн л юмнууд л чи. За нэг юмхөө. За. Энэ байранд хязгаар орсон. Энэ банд хараад чинь 3 жил 4 жил болж 3 жил болж. Тэ. Бид тэр чинь анхын энэ натханд алтаатханд байр төрөөсөлж амьдарч байгаа. Оо за. Тэ тэгээд тэндээ 2 хүүхэдтэй болоод тэгээд эндээ дахиад бас гоё алтаатхан ээлтэй тийм ээ сайхан удаа эндээ байр аваа гэдэг. Тэгээд алтаатханы хаахнастай танилцаад тэгээд эндээ ингээл алтаатханд Тэгэхээр одоо анх хинтгийгээс ирсэн залуу жүжигчин болно гэд те. Хинтгийгээс ирсэн залуу юу гэдэг ингээл амьдрал нь дивжээл. энэ хоёрыг тийш хийж өгч. Амьдрал нь ер нь дивжээл байр түрээсэж байгаа л тэр хотхондоо одоо ингээ байр аваад ингээл хүүхдүүд ингээ өсөж торнол сайхан шүү те. Тэ. Ер нь бол залуу хүний энэ Тэ. дээшээ дившил. Тэг гол нь гоё хөдөлмөрлөөд тэгээ дуртай зүйлээ хийгээд түүнийхээ үр ашиг үзээд тийм ээ. Аав ээжигээ баярлуулаад, ах дүүнийгээ баярлуулаад тэгээд бүх юмыг өөрөө тгээс нь хэлж тийм ээ. Би яг юм гоё жүжигчин болно гэж тийм. Тэгээд л одоо жүжигчин болно гэж авч ирсэн одоо тэгээд зорилгынхаа төлөө мөрөөдлөө биелүүлээ. Тэгээд би бол мөрөөдлийг бол маш их томоор хардаг. Тэр дотор нь бол мөрөөдөл биелэхэд зорилтууд байгаа шүү дээ тийм ээ. Тэр жижиг зорилтуудаа биелүүлээ тэр нь одоо мөрөөдөл байж таг. Тэрний тань дахиад том мөрөөдөл байна. Тэгээ мөрөөдөл гэдэг бол одоо их олон талаас нь тайлбарлаж байна л доо. Одоо яг ямар том мөрөөдөл вэ? Одоо ёо. За ер нь бол ирээдүйд гоё тэр нэг мөрөөдлийн театрыг том гоё нэг тэр нэг театртай болох юмсан гэж мөрөөддөг шүү дээ. Тэ? Удахгүй тэгээд ирээд болох бах. Би жүжигчин болно гэж бодсон мөрөөдөжсэн. Драма театрыг мөрөөдөжсэн. Гоё хамтлаг байгуулад ажиллах юмсан гэж мөрөөдөжсэн. Одоо ингээл эдгээр маань ингээд сүлдө амьдралын одоо зорилт болоод ингээд явж байгаа. Тэгээд бүх юмыг өөрөө ингээд бүтээж энэ залуучууд одоо шууд нэг лифтэн суугаад явах биш тийм ээ. Лифтээр татуулах биш. Шат-шатаар нь ингэж явна гэдэг бол амьдралын аюу тум үнцэнтэй. Аливаа амьдралыг өөрийнхөө гараар өөрийнхөө чадлаар босгоно гэдэг бол хамгийн гоё зүйл байна. За энэ хүүхдүүд өөрөө багш шиг байна. Тэ хүүхдүүд өөрөө байна. Манай хоёрын зураг. За Энэстэй ороод тэгэл дэлбэлнэс тий. тэ. За энэ хаахтай хоёрын өөрөө багш шиг байна. Тэ ядлах яриа. Бас л одоо хандлагаар ингээл бас гоё зурагтай. Тийм байна. Тэ. За. Ер нь бол анх юу гэдэг шинэ продакшнд байсан баг. Ер нь бол одоо тэр нэг оддын ирэлт дээр гайхуулдаг хүн чинь тааштай тий. Ер нь бол нэг өвчтөх юм байдаг. Даасан гуталтай. Тэ тоосон гуталтай тий. Тэгээд дараа нь би драмд орсон баг гэж бодож байгаа. Тэр драмд орё гэжсэн одоо юу гэдэг тэр урлагийн ариун сүм ингээд янз бүрээр ярьдаг. Гэхдээ яагаад драмаас гарсан? Болчлоо тий би эндээ сурах юмаа сурчлаа гэж энэ хаяад гарсан юм уу? Эсвэл үнэхээр төсвийн байгууллага ажилтан ингээд амьдралд хүрдэг юм уу? Эсвэл цалин мөнгөн ч юм уу тий. Яагаад тэгээд ингээд зүгээр гарсан юм? Би ч оюутан байхдаа шөнийн продакшнд ажиллаж байсан. 2 дугаар курсээс эхэлж ажилласан. Тэгээ ер нь бол тийм орлоготой оюутан байлаа. Тэгэл янз бүрийн одоо нэвтрүүлэг хөтлөн тэгэл янз бүрийн одоо шинэ нэг одоо өөрөө нэг сэгчээл сургахыг хаж байгаа яадаг. Тэгээд 2 дугаар курст байхад манай шинэ яах нэг театр шинэ үгээд нь урлаан зарлалдаг гэсэн. Мэргэжлийн сургуулиудын оюутнуудын хооронд болдог. Тэр нь шилдэг эрэгтэй дүрийн шагнал аваад тэгээд шинэ продакшнд одоо орж тоглох эрх аваад тийм ээ. Тэгээ 2 дугаар курст орж тоглоод тэр анхны дээр улсын дэргэний орон сайхан ч. Таас голтой нэг дайжаас нэг гайхас нөхрөөд тийм тэр чинь тэгээд тоглож илаа. Сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Би энэ сумын клубын эрхлэгч улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа гэдэг хүн байна. Сонин санагчлаа шүү дээ.
Сонин санагчлаа. Чи сонирхоод яах вэ гэж. За ингээд би Жорныхоо ганцхан дагд уулъя. За ингээд би Монгол улсын гавьяач жүжигчин Төмөр Батар өгшийнхаа дуулсан нэгэн сайхан дугаар Айдууны Цэнхэр хатаг өргөё. Ингээд улсын тэргүүний уран сайхаж алтан шигаа. Бүхий Янжимагийн нарны малгыг гоогод ирчих. Цэлгэр хотын хомөргөн чөлөөгөр цэнгэг залуустай мөр зэрэгцээд цэнцгэрхэн байгалаа чимэж яваарай үсгийн минь чи нэмсгэл яваарай цэнцгэрхэн байгалаа чимэж яваарай үсгийн минь чи нэмсгэл яваарай цэнцгэрхэн байгалаа чимэж яваарай. Баярлалаа. Улсын тэргүүний уран сайхаж алтан шигаа. Тэгээ шинэ үед байгаад тэгээ драм руу орсон. Тэгээ шинэ үед ажиллаж байжгаад сургуулаа төгсөөд тэр чинь их Монгол улс байгуулагдсан 800 жилийн нэг атганы жүжиг хийгдэжсэн жил байхгүй 2006 он. Тэгээ би чинь сургуулийн диплом ажлыг нэг атганы жүжигдээ зэлмийн дүр тоглож диплом ажлыг хамгаалжсэн. Тэгээд одоо хамгийн анх удаа театрт тоглож байгаа тэр дүр хүрсэн багтаа. Тэгээд төгсөөд нэг театр студ гэж драм театр авдаг байхгүй. Хүүхдүүд энэ чинь студид жүжиг тусдаа байж байгаа. Тэндээсээ чиглэж нэг театр руу ордог. Тэгээд манай энэ жүжигч одоо цэрэн болд. Тэгээд хулан бид манай Бадарч гэдээ бас жүжигч юм байсан. Бид дөрөв драм театрт одоо чиглэж орж ирсэн. Тэгээд студидтэй байж байгаа. Тэгээд тэр чинь бас нэг 10 өдөө хөлт драм театрт орсон байхгүй юу. Тэгээд 11 онд мөрөөдлийн театр гэж байгуулад театраас одоо 5 жил ажиллаад гарсан. Тэгээ яг янз бүр хүмүүс тэгэл яг цалин хөөс тэгэл төсвийн мэдээж төсвийн байгууллага юм чинь төрийн байгууллага учраас цалин бол багтаа л тэг. Гэхдээ өнөөдөр тэр театр бол одоо олон алтан үеийн жүжигчид олон мунд үзүүл тэнд одоо уран бүтээл жүжиг гэж юу юм тийм ээ багаар ажиллах чадвар найрлагчтай хэрхэн ажилдгийг жүжиг дүр бүтээх гэж юу гэдгийг чинь 4 жил сургууль сурсан юм а тэндээс баталгаажуулж авч байгаа байхгүй. Тэндээс өшөө гоё лаборатори байж тэнд гоё олон сайхнаас олон зүйл суралцаад тэгээд яг тэнд театрт ажиллахын хажуугаар бол кино шиг юм янз бүр юм дэж болно шүү дээ чинь тий. Тэгэл одоо бүх зүйлчд одоо ч хүртэл театр бол ингээл өн мөнхөд өнөдөр 85 жилийнхаа гэлээ. Тэгээ ер нь яг бас нэг залуу өөрийгөө сорж үзье. Үеийн найзуудтайгаа нийлээд хамтлаг байгууллагад ажиллаж үзье. Ер нь одоо бас нэг өөрийгөө дайжлаа тийм энэ салбарт нэг өөрт нэг байгаа нь бас нэг багтаад байгаа юм аа нэг үзэх юмсан гээд шийдэл тэгээд гарсан да. Театрт одоо юу гэдэг зэлмийн дүр тоглосон гэж хэлж шүү дээ. Хатан жүжиг гал тоглоод. Гэтэ яг мөрөөдлийн театр би мэдээд миний нууц хүүхдүүд би үзчихсэн. Би яг очиж үзчихсэн. Одоо гал хоёрыг найруулсан жүжиг те. Дараа нь ингээд театрын хошин шиг руу орохоор надад харамсалтай байд. Гэтэ жүжигчд маань өөрөөсөө бид асуугаад ингээд ярихаар жүжигчүүн дүр голж болдгоо байхгүй юу? Та юу ч юм таснаар тоглож явах хэрэгтэй гэдэг. Гэхдээ юу гэдэг шаагаа юу гэдэг уужмын дүр тоглосон те. Юу гэдэг тийм зэлмийн дүр тоглосон театрт байсан. Гэт тэгэнгүүтээ буцаад юу гэдэг хошин шогч юм тоглохоор би зүгээр надад бол зүгээр үзэгчүүд амар харамсалтай санагдаад байгаа. Энэ хүн театрт байсан ямар гоё вэ те. Гэж над зүгээр тэгж боддоо тийдий. Уу яг мэдээж одоо жанр бол өөр. Гэхдээ багш өвж хэлдэг байсан бүлээ зэрэг би одоо яг тэрийг л сайхан хийчихдэг. Жүжигчөө модууд бүх жанр тэнцвэр тоглох хэрэгтэй. Драмын жүжигч тоглодог, хошин урлагч тоглодог, дэлгэцийн кинонд ч тоглодог. Тэр байтугай ганцаарчсан төрлөөр би өөртөө өгүүлэг уншиж одоо өгдөл бас хийдэг шүү дээ. Хийжсэн одоо халуун усны байшин өрлөгөх, анхны цагт магтлагаа би өгүүлэг уншаад одоо ярих урлаг тийм ээ одоо манд төсөлөөс 10 дахь чамжлан уншаад тэгээд тэр бүх төрлөөдөд өөрийгөө одоо ингэ сорж үзхийг л ер нь хичээдэг л да. Аливаа нэг юм баригдах ш. Хошин урлаг гэдэг бол гайхалтай урлаг. Энийг нээлгэнэ гэдэг бол бас амаргүй. Тэгээ би өөрөө бол миний одоо ихэвчлэн миний тоглолтын одоо дөрүүд ч юм уу бол бараг нэг 70-80% бол ихэвчлэн одоо нийтмийн төрлөөдөд ингэж бас тоглодог. Би өөрөө дуртай тэр жанртаа өөрөө дуртай.
Мэдээж одоо Монголын хошин урлаг бол одоо өндөр хэмжээнд хөгжсөн тийм ээ. Энд чинь нийл тоглолтын энэ манай Монголд цор ганц шүү дээ. Гадаадын одоо комедиунууд бол ганцаарсан яриа, пароди ч гэдэг юм уу төрөл яг бөөнөрөө ингэж тойрч одоо ингэж тоглолтог юм элемент бол манай Монголын хошин урлагийн гаргасан шинэ хэлбэр жанр байхгүй. Тэгэхээр бол энэ дээр бол би их хайртай. Драмын чатарт одоо гоё одоо бас мооштой гоё дөрөв бүтэнс тоглох юм. Энэ бол дараа дараагийн их ажил зөндөө байгаа гэж боддог л да. Хошин урлагийн хөгжлийг харах юм бол юу гэдэг за миний мэдхээр одоо юу цэяга ч юм уу те ингээл активгүй энтергээ яваал дараа нь юу гэдэг сосор орон Батцаяа чамин чулуунд хуяа гэж яваал тэгээ дараа нь араас нь одоо юу гэдэг амби боёо хүрлээ гээл те амбиг нь гайхалтай жүжигч юм байлаа те теодэ нөхдүүд байна тэр одын ирэлт үзэхэр бол би ч н одоо үзэх дуртай ингээд илэг гатааж юм да гэж боддог. Гэтэ одоо ерөн зүгээр сэдв багсаад энэ жоохон сул болоод байна гэж боддгоо ер нь. Би чи үзэгчийн хувьд зүгээр танаас би зүгээр л хэлчихэх гэсэн. Жоо сул болоод байна уу да. За яг энэ бол сэдв болол байхгүй болно гэж байхгүй. Тийм баг. Яагаад гэвэл энэ чинь нөгөө амьдрал өрнжил байгаа тохиолдолд тэнцээ комеди нийтэм байж л байдаг. Тэнцээ сэдв байж л байдаг. Амьдрал зогсвол энэ жанр зогсно шүү дээ. Цаашаа амьдрал бид нэг үргэлжлэж байгаа тэр дунд ингээд байнга өдөр тутмын нийт бие юмнууд ингээд тохиолдол тэндээс номер гараад ингээд юм шинтлэгдээд ингээд явж лээ. Яг уу хэд бас нэг одоо нэг хэлбэрээрээ удаан байгаад ирэхээрээ яг хүмүүс одоо дээрээс нь одоо 21-р зуур мэдээллийн 900 болцсон тэр дэлхийн алдартай олон кино урлаг юмнууд ингээд хүмүүс үзэгчд маань өөрөө амар тийм мэдрэмжтэй болж эхэлж байгаа байхгүй. Одоо ингээд entertainment урлаг тэрийгээ дагаад жүжигчд өөрснөө бие үнийг одоо өөрснөө хурцлагдаж үзэгчтэй гологдохгүй бол байнгын одоо юм иржэнтэй байх хэвээр юм хийж явах хэвээр шин шин юмнууд одоо ингээл гэрэлж идэв юм одоо ингээл одоо юу гэдэг юм хөгжчлөө шүү дээ одоо ингээл entertainment урлаг одоо техник хөгжөөд ирэхлээр чинь тэрэнд гологдож болохгүй яг үзэгчд маань өөрснөө одоо юу болж эхэлж байгаа байхгүй маш их юм одоо уран бүтээлс шаардж эхэлж байгаа байхгүй техникүүд бол зөвхөн номер гэдэг юм одоо ч нэгэл янз бүрийн гэрлийн эффект техник ашиглах барих бүжиг наадам одоо мюзикл хөгжмөлөг болгох юм ингээл бүх юмдаа ингээл анхаарал үзээл байна л да энэ бол яг одоо тэгээд яг одоо эд Монголын хошин урлагийн оргил үе бодох юм бол одоо бас хацсангоо одоо ингээд нэг тайван болж одоо хамтлагууд ингээд тусдаа өөрсдөө уран бүтээлээ хийгээд ингээд эхэлж байгаа юм. Тэгэл одоо энэ хэсэг гэж гал тэгээд дараагийн дахиад юм давлгаа ингээд ороод ирнэ л дээ. Хараа Томи. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. Аав ээж уцвал ингээд орой орж ирэхээр ингээд хүүхдүүд эзэмшил очиж байгаас. Харин энэ хоёр чинь тэгээд нөгөө үзүүлэхгүй байгээд бас үг нь бодох юм. Тэгэхээр угаасаа л одоо айл болгоны бас нэг проблем байна л да. Нүдний хараанд муу ер нь бол тийм сайн зүйл биш шүү дээ. Маш муу зүйл юм биш үү? Ер нь бол тийм үү. Одоо манай гэрт 94 айл болгоны юм асуудал байна. Хүүхдүүд нөрөөсөө ингээд ярьцсан. Жохон том болоод ирэхээр өрөөндөө ороод уцаа ороод суудсан. Тэгээ нөгөө талаас энэ ухаалаг уцанд чинь гэрт байхлаар гэрт ер нь нандаа харилцаа байхгүй болж гинөө харилцаа. Амт харилцаа гэдэг юм багсах маягтай байна. Ер нь бол бидний чи одоо ганц одоо үздэг нэртэй чи одоо зөрчилдөг юм жишээ шүү дээ. Тэгэл заримдаа үнэхээр гоодлон за одоо ганцхан юм үзэл хугацаа өгөн за ганцхныг л үзэн шигээл за болоо гэл хурааж авна. Тэгэл яг заримдаа яалтчгүй тэгэл бас нэг хөвөлтэй наанцаа нэгэл зарим нь өөр чинь хөлсөө гартал тэгэл ноцтол зодтол ингээд чинь тоглоол ингэж яагаад бас нэг өөр хүн бас нэг ойрхон дурж гисэн чимээг болж байгаа дээ. Сүлүүд хандлага юм байгаа юм шүү. Эхнэр нь ингээ хоол хийхтэй юм уу те? Юу за хин чамаагүй хоол хийхтэй уцаа яриад инээд алдал хуураад л ингээд л те. Нөхөр нь тэнд юу гэдэг бас нэг ингээл уцаа үзэл ингээл хоорондоо нэг ярих юм гэр бүлийн те. За өнөөдөр яасан бэ? Юу хийв? Им тийм юм байхгүй ингээл буруу дэш арцгасан хүмүүс болоод байгаа юм шүү. Ер нь бол энэ их хамгийн муу байгаа шүү. Нэг амьд харилцаа одоо ингээд энэ чинь нэг Facebook найзууд гээл ингэдэг те. Тэгсэн хэрнээ Facebook найзууд гэдэг чинь нэг найз нөхдийн тийм нэг гоё нэг амьд юм биш тийм ээ. Тийм юмнуудыг л баггаар л ингээл холдуулаад байгаа байхгүй. Нэг л ингээд бие бинийгээ таниал ингээл хөөе хаа ингээл байгаа хэрнээ. Ингээл сошиалор холбогдоод те ингээл гоё хэрнээ тэгээд тийм амьд одоо гоё тийм. Тэгсэн дээр үд чинь яах юм бэ? Хүн болго гар утсгүй тэгэл болоод идэв сайхан нөхрлөл би нэг олоод тийм ээ ингээд идэв чинь. Тэгээ одоо ч нэг ямар санд нэг ийм зураг байсан биз дээ. Нэг уулзаг хоёр найз гэж сүртэй тэрвэрлэж уулзснаа л тэг хийснээр нэг хэсэг хугацааны дараа гэж хоёлоо удаа ингэсэн сууж идэг. Тэгэхээр л яг л тэр байх.
гэр бүлийн босоод тэнцээдэг нэг бид нар бол бас яг нэг мэддэг учраас хайцсангуй энийг бас багасах юмсан гэртээ орж ирээд бас нэг уц өмсөө ингээд үзээд ингээд оролдоол ингээд байхгүй юмсан гэж бас хичээдэг. Яалтчгүй бас нэг ажил төрөл энэгээр нэг амждаг учраас тэгэл энэ. Энэ хоёрын чинь тэгсэн бас цагтаа ш нэг оройдоо нэг заа нэг тэдээс хэдийн орд нэг жоохол үзэн шүү гээл те. Зонтгоос ганц хөөхөлтэй үзэн шүү. Одоо тэгэл болоо гэл. Жүжигчин хүмүүс ерөн зүгээр би нэг яриаг нь сонсохоор ингэдэг урлагийн хүмүүс. Энэ олон жил сайхан ингээ урлагт ингээ нойр хоол үздэхэд за ханийжилтэй би баярлж явах юм аа гэсэн. Ханийжил маань л ар гэрийн минь авч явлаа. Гэл те. Гэдэл байдаг. Тэгэхээр нь одоо би боддог хөтгөл болчихгүй гэсэн тий. Хэрэг 100 тэгээд урлагцдаг те. Эхнэр нь тэгээд ерөөс нойр хоол өөр дүүхтүүд өсгөөл өдр. Жүжигчүүний ихнэрийнх нь хэцүү юм байна юу? Хэцүү шүү. Тэр нь одоо ингээ зүгээр яг жүжигчин биш өөр мэрэгчлийн хүмүүсийн ихнэр бол иргэд нөхдөг яг ажлын цаг нь тодорхой тий. А дээр нь одоо ажлын цаг тодорхой байна гэдэг тодорхой хэмжээгээр гэр бүлийн ажил амьдралыг нуруунд дээр бас хувааж өгнө л гэсэн үг. Дандаа шөнийн цагаар хөвчлэн ирэндээ өглөө явна. Оюун болон энгийн хувцас, тоглолтын хувцас, киноны хувцас, рекламны хувцас тусна. Насаас их хувцастай байл үдээ болоосай. Тэрийг нас давтаж өмсөөлөхгүй бас тэрийг жоохон бодож зохицуулж өгөн ч гэх юм уу тийм бас илүү ачаалттай байдаг. За таар яаж танилцъя? Шага. Яаж танилцъя? Тэр ч одоо яа танилцъя? Бараандаа би. За ярээрээ. Ярээрээ хөөе. Яаж танилцъя? Ер нь таньдаг ш. Нэг ингэсэн юм ба. Тэр ба. Биш тэр коктейлийн цоомоо танилцсан. Гэхдээ бид тэр чинь яг одоо чинь манай ч одоо би шиг өөр нэг тийм телевизээр намайг хүмүүс тэгдэж телевизээр мундаг том сэтгүүлч одоо ингээд ажлыг нийлэхгүй одоо ингээд чи чамтаа суугаад л одоо нэг телевизээр мундаг одоо хийт хэлсэн мундаг том сэтгүүлч одоо ингээд ажлыг гэрээ эзэгтэй болгочлаа гэд би чи байнга тийм шүүмжлэг их авдаг штэ. Дайралтанд байнгын. Тийм байнгын дайралтанд би ч одоо ингээд байждаг юм шүү дээ. Тэгээ манай хүн бол яг яалтчгүй мундаг сэтгүүлч мэрэгжлийн хувьд бол би бол өөдөөс харсаж би нэг ярих чинь өөдөөс нэг нэрийг харсаж ингэж ярих чинь яас чи эвгүй юмдаг. Тэгээ энэ бол мундаг сэтгүүлчтэй би бол тэгж бас боддог. Би тэр яг одоо би ч нэг уран бүтээлч юм. Тэгээд насаач өөрөө телевизэд ажилладаг байсан. Тэгээд л янз бүрийн одоо нэг нэвтрүүлэг тийм ээ орох барих. За тэгээд телевизтэй холбоотой ажил зөндөө шүү дээ. Тэгээд ер нь би нэг мэддэг л байсан л та. Тэгээд тэр гал ингэдэм юм аа. Шинжилэр байдаг юм аа тэр чинь. Шинжилэр байдаг юм аа. Шинжилэр юм уу бас тий? За. Шинжилэр. 12 сая 21 шүү. 12 сая 21 байхгүй. Насаа надруу нэг ярьдаг юм аа. Нэг орой. Тэр үчиг дүгët төлгээд би нэг нэвтрүүлэг ордог байсан. Орж ирсэн. Нараа тэр ордог. 25 тий. Тэр яасан чинь насаа нэг ярьдаг юм аа. Тэгсэн чинь нэг компани шинжил юу байх гэсэн юм аа. Хөтлүүлэх гэсэн юм аа гэдэг. Тэ метрийн болон шинжил авахгүй юу. Тэгээ яасан чинь тийм тэгээ хоёулаа хамт хөтлөх юм байгаа маа л гэдэг чинь. Тэгээд яагаад гэсэн чинь тэгээд яхаа тэгээ болно шүү дээ. Тэгээд яхаа ерөнхий тэгээд. За тэгээд бид өдөр тэгээд завтай байж тараад тэгээ хоёулаа хамт тэр метрийн болон шинжилийг хөтсөн байхгүй юу. Тэгээд хөтлөн чинь энэ хүнтэй дөнгөж эхлүүлчингүүтээ ерөнхийдөө жоохон тэр намайг голлоодод өөрөө жоохон болтох маягаар орж ин шүү. Манай найдын төсөөдрөөс аваад явах гэдэг. Тэгэхээр би ингэж за өөрөө бүр намайг ажилдаа байхад хамт хөтлөх гэж явж байгаа өөрөө жоохон орох гээд нэг үү. Дууслаа нөхөр минь хамт хөтлөн шүү хоёлаа гэд. Тэгэл би чинь хоёлаа хамт хөтлөл ингээл шинжилгээ арга хэмжээ хөтлсөн аахгүй. Тэгээд тэр өдөр чинь бас нэг хоёлаа хамт юм хөтлж байгаа юм чинь тэгээд яг уц муцнууд байдаг байсан маа тий. Тэгэл тэнд маргааш нь ч лөө бас нэг өчтөр ярахмжууд бас тэгээд хоол унд идэгээд тэгээ бид нар хоол идээд бас тэгэл тэндээс л ирнэ гэсэнтэй тий. Энэ бол яг өмнө би нэг мэддэг л байсан л дээ хичнээн мэддэг учраас тэгээд л залуучууд бидний ер нь зүр гэр бүлдээ бол энийг бол би нэг хүнлэг тухай юм ярмаар санагдаад байгаа хгүй ер нь л тий. Ихнэр ихлээрэл тэнд ингээл нэг юм тий хоол ингээл хийгээл хүм сарилгаал ихнэр тэнд нөхрөн тэнд бөөдөн дээр нэг үдөнгө гид сунжуулчаал тий өдөрлөг барьчаа гэж сандраал. Энэ хандлага ерөөсөө биш юм уу? Эсвэл ерөөсөө ихний нөхрийн хөдөлмөрийн хуваарь нь тийм байх хэрэгтэй юм уу? Ер нь эмэгтэй хүн юу гэж бодож байна? Яг ерөнхийдөө бол аль аль нь хоёр ачааллаа хуваагаад ажиллана л гэж ирдэг. Гэхдээ одоо ажлаа хийн гэж ирдэг. Гэхдээ ер нь бол яг эмэгтэй хүмүүс төлхөө ажиллаад идэг штэ. Нэгдүгээр нь штэ. Олон ажил амьдралын юу тий боломж тийм байдаг баах. Дээр нэрчүүд бас илүү
одоо гэр бүлийн санхүүгийн асуудлыг шийдэх хэрэгтэй учраас завгүй явдаг байх. Дээр нь бас эрэгтэй хүний хэсэг нь жоон дутуу байдаг шүү дээ. Бараг магадгүй эмэгтэйчүүд өөрсдөө бас тэрнээр илүү яадаг хаа ажиллах. Миний бодлоор тэгдэгий. Тэгэл юм хийгээд гээл тавхлаар нэг л дутуу хэцүү байгаа шиг санагдаад эргэж араас нь хийгээл тэрэндээ за би өөрөө хийчихдэг юм уу гэдэг ч юм уу жоон тэгдэг. Гэтэ ер нь аль талаас өвтөрөөс айгүйх хувааж хийхийг хүсгэлтэй. Ажлын хувьд ч гэсэн ялангуяа уран бүтээлч хүмүүс ч зэрэг зэрэг айгүйх завгүй явдаг. Тийм болохоор түрүүлээд нэг нөгөө дээрээ хөвгтөө авдаг ч юм уу шүн мөн чарж ирэх тохиолдол айгүй айгүйх байдаг. Мөтөр чи анх энэ ч нэг бид түрүү яжсэн тийм энд алтаа толгойн төрүүлсэн гэдэг. Тэгээд нүүр баар төрөөсөө гэж чи ерөөсөө юм нэг юу төлөө матрас орны нэг матрас тэгээд зурагттай ай тогч байхгүй юу. Тэгээд хоёлоо орж ирсэн шүү дээ. Тэр нэг үүдэнд ганц ишгавтай. Тэгээд ингээд ажил хийгээд ингээд нэг альва ингээд нэг одоо ингээд нэг их таамрах тоглох гэдэг юм нэг хөтөл мөтлөө гэдэг юм те ингээд нэг кинон тоглох гэдэг юм тэндээс орж ирсэн мөнгө амар гоё яаж аргалтай тэндээс нэг за ингээд орж ингүү за нэг хөшиг аваад тавьчихнаа. За нэг одоо хөргөж яаж гад нэг юм яачнаа гэд юм орж ингүүд ингээд нэмэгдээд айл ирэх биш ингээд нэмэгдээд идэв лээ ингээд. За одоо энэ цалингаараа нэг юм нэмж игээл ингээд тэгэл ингээд улам ингээл одоо тэ ингээл ядаг. Яг 16 оны хувьд гэх юм бол битэр хуулийн бэлэмж байгуулад 2 кино хэлээ. Хар шүдний нууц биелэгдэшгүй төлөвлөгөө. Тэгээд манай хамтлагийн хувьд болохоор зэрэг эндээс одуулахын ус ингээд энэ жил чад 3 кино хийсэн байна. 16 оны хувьд одоо их тийм амжилт бүтээлээр дүүрэн тийм ээ. Өрөө хүмүүс маань одоо сайхан цэцэрэхтэй яваад одоо ингээд миний одоо уран бүтээлийн ажиллаж гэсэн олзом ихтэй ийм сайхан жил болж байна. 17 хонд бол бас бодод төлөвлөсөн зүйлүүд бол байна л да. Тэгээд тэр бас хоорондоо ярих дуртай. Ер нь их нөхөд хоорондоо их тийм ярилцчих хэрэгтэй. Тэ хоорондоо янз ингээд одоо ингээд амьдралын тухай одоо яах вүлээ, ийх вүлээ гэдэг нэг тийм тэгэх юм бол одоо их тийм бие биендээ одоо чөлөөтэй саналуудлаа яадаг тийм ээ нэг тийм зарим минут нэг хоорондоо тийм ярихгүй бас нэг байгаад байдаг шүү дээ. Нэг хаядаал нэг яадаг тэгэл аль болох одоо ширээний хаар суугаал ингээл ярьдаг. Тэгэл одоо ер нь хоёр хүү ерөөхдөө нэг аав ээжгээ дуурайвал ер нь аавынхаа дуураас нь дүр төрх байх уу юу? Тэр хацар мацарны байдал тэр бол одоо тий. За тэнэ нэг шүлэг уншиж чиг гинэ. За. Тастай бол мостой бол сэтгэлдгээр унших гэж байгаа одоо шинэ жилээр унших. За мундаг уншноо. За энийг барьж байгаа уншчих тэгвэл. За тий, энийг барьж байгаа уншчих. За уншаарай. Тастай бол юу тэглгүй яг тэглгүй та таалаараа л бол. за уншчих. Атаавал санхүүг хүлээшөө хөөхөр битик хөшөөл Хүүтэн гэлтгөө хөтөн битик тоглодог өвөл. тогтогоол Нөө юу навцсан уншчих. Намар бол намааллаа шавуудлаа навчс. Мундаг юм байна тийм үү? За сунаалаа нэг үзүүлчих юм. Мундаг сунааш. За энэ сунаа. Мундаг сунаа шүү дээ. За. Ишээ энэ камер лөө гэж байна. Энэ рүү гэж их мундаг сунаа. За. Тэнүү сунаалаа 1 2 3. За нэг гар дээрээ. Нэг гар дээрээ. Нэг гараараа. Тэ нэгээр нэг гар дээрээ сунаа. Хоп. 1 2 3 4 5. За. Мундаг аа. Уншиж чадахгүй шүү. Одоо Мундаг аа дий. За ууж минь аваасаа зүч. за ууж миний барьж агаад. Дуулчих. За нэг сайхан тий. Дуулаад өгч. Маялахгүй шүү дээ сайхан. Чөлөөтэй сайхан. За. Чөлөөтэй сайхан байна шүү дээ. Чин урлаг өний өөх чин чөлөөтэй сайхан ба. За минь юу болох вэ? Бөөр алаг бөмбөг болчих. За ийш арчих, камер арчих. Бөөр алаг бөмбөг. оо дэшээ өнгөдөг Дандаа. дандаа намайг үйлддэг би чамайг авдаг хэлэндээ За. За нэг тий. Зэрэг зогсож байгаа. За. Цог ингэ зогсож байгаа. За зэрэг хоёул ямар дуу болдгоо таар. ай Маамна шид болчихоо. ой ай За би энийг барьчих. За наадаа өгч. За мамунаас ах 2 нэг аваачих. Гац зэрэг чад болчих. Маамна шид манад хоёлоо тоглол. авэж хоёрын авч
Ачсан толон бисо мал онта хуя машин байж явя номсон уншия ногоон мото тая. Нутгийн одоо жишээ нь үүдийн төрж ирсэн хүмүүс нэг онцлог юм яриад идэг шүү дээ. Нэг булганыхан бодлоонтай удаан дээрээ зодоонтой хаж гэх шиг тийм. Зүр хинтийн нутгийн гэ зүр гайхуулж ярих гэдэг шүү дээ. Гайхуулж ярил энэ нутгаар гайхуулж. Заавал одоо үүдийн тэнд маань бол эзэн Чингис хааны маань төрсөн нутаг энэ төр бол багч байна. За Батны орон суугийн тэр нөхөрлийн тал илүү дээ нэг бас гоё тал байдаг тийм. Боорч Тэмүүжи хоёрын хандгаа барилжсэн тал энэ төр байдаг. Юу нэг хинтийн нутаг. За би бол хинтийн нутгийн одоо хүн бол төрснөрөө тэр нутаг төрснөрөө бол маш их багтаг. За тэр дунд бол манай Хинтээ аймаг бол олон түүх дурсгалын одоо өлгийн нутаг. За мэдээж одоо тэгэл хамгийн дөрөнд бол дөрж хэлдэг эзэн бод Чингис хаан дэлгүүн болдог тийм ээ. Бурхан галтон онон мөрөн байна. Хэрлэн урсж байна. Оноо хэрлэн тийм ээ. Хинтээ аймаг гэд байгалийн бол одоо манай аймагч одоо бас энэ жилээс эхлээд бас нэг тийм нэг аялал жуулчлалын бүс болох тал дээр нэг тийм их ажил хийгээд ингээд эхэлж байгаа. Тэр чинь нутгийн зөвлөмөөлд бас их ажил нь бас нэг юм идэх. Нутаг орныхаа бас янз бүрийн ажлын юмнууд их оролцсон. Хамгийн гайхалтай нэг гэх юм бол манай аймаг бол яг нэг уртлаараа бол говьтой одоо манай чинь юу тал хэр бүс тийм ээ. Хойдлоо тэр хилтэй залгадаг учраас тэр хойдлын бин дээр бач ирээд адраг дадал дээр чи ямар гоё гэж бодсон тэр байгаал тийм ээ. Тэр мод тэгэл мойлж юмсэн ургаал одоо үнэхээр гайхалтай шүү дээ. Тэр зундаа бол тэр мойлж ургаал манай бүрээдсэн олон чинь одоо зөөхийгээ хийгээл тийм ээ. Нэрмлээ гаргаад л одоо тэгэл бас янзтай шүү дээ. Гоё шүү дээ. Тэгээд тэрнгээр нь бол их багтгаа. Тэгээд дээрэс нь одоо манай Хинтээс одоо урлаг спорт гэдэг юм олон мундах цуулт төрсөн ийм сайхан өлгийн нутаг. Тэгээд ажил ихтэй тусахаар төдийлөн байн яваад гэж бас амжихгүй. Хаяа бас нэг тутгаараа нэг яваад нэг уулангаараа бас нэг явчаад тэгэхээр хямар сэрэгдэг. Сайхан шүү дээ. Нутгийн зөвлөлд байдаг. Дотрог үзэл гэж нэг сайхан үзэл байна шүү дээ. Гэтэ ер нь бол бид нар англи хөлбөмбөгийг үзээлээдэг. Ер нь хөлбөмбөгийг үздэг. Гэтэ энэ ч дотрог үзэл хамгийн том илэрхийлэл шүү дээ, тийм. Манчестерийн хотын нөхдүүд чинь Лондонгийнхантай үзээд нь шүү дээ. Ер нь бол гэтэ спортоор. Бид нар ч одоо бүхий өргөнд ч гэсэн ер нь нэг бас тгий суудаг болсон юм байлаа шүү дээ. Ер нь бол нэг нутгийнхын чинь энд суугаад. Энэ бол ер нь нэг талаас зүү хандлага гэж боддог тийм ер нь. Би болохоор зөв нутгийнхаа үзлийг чиг зөв гэж ойлгоод байдаг шүү дээ. Тийм байж харин одоо нутаг орныгоо бөөнөрөө нэгдэж тийм ээ нутаг орноо өөдөн татах. Тэр чинь тэр нэг одоо нэг өөрийнхөө аав ээжийнхөө өвөө өмнөхөө төрж өссөн нутгийг одоо ингэж бөөнөрөө манайхаа яг одоо нутгархах жалга давны үзлэг гэдэг. Энд чинь нэг өсөндөө бол нутаг орноо тийм бүс нэрмэлтэй залуучууд нийлж нутаг орноо өөдөнд энэгээрээ одоо хүс зорилгоороо нийлж идэг. Би бол байх ёстой юм л гэж боддог. Учиргүй нэг характерын хоорондоо хонжин болоод байдгүй бол тэгээд энэ чинь нэг ийм гоо шүлэг гэдэг шүү дээ. Юу лээ? Би гэрээсээ гараад баригад ороод гэрээн би саналаа. Сумын төв ороод баригадан саналаа. Сумын төвөөс аймгийн төв орж би сумаан саналаа. Аймгийн төвөөс хотод ирж аймгаа саналаа. Хэлийн чандалахаар би эх орноо би бүтнээр нь саналаа гэд. Тэгэхээр чинь нэг гадаад ихэд яг олимпийн наадам болох тийм ээ. Тэр Монгол улс бид нэг одоо зүрхсэтгэлтэй Монгол улс гэхлээр зэрэг ингэждэг. Дотроо ороод ирэхлээрээ дахиад нэг аймаг би тэр аймаг энэ аймаг тэгээд сум болоод задарчдаг тийм ээ. Эн чинь болохоор зэрэг яг нэг эх оронч үзлээ бас нэг илэрхийлэл байна. Тий, Төвшинбаяр арууч яхаж чинь болгоных юм байгаа шүү дээ. Миний нутаг юм байгаа шүү дээ. Тэргээ бас би ч тэгж бодоод байгаа шүү дээ. Бас өмжилж авах гээд байна шүү дээ, тий. Уг нь бол төрийн талбай нуруунд дээрээ уурч алсан хүн. Тий, эх орныхоо талбайг уурч алсан. Гэхдээ чи булгын юм байгаа шүү дээ. Нөгөө юм чи булгын юм байгаа. Манай нөгөө манай дадлын хоёр өвгөнд гэж ярьж байсан гэдэг Чингис хааныг одоо сүүлдээ бүр нэг
Манай сумынх дадлын дэлгэн бол дадлын хүн шүү дээ гэж ярьсан чинь хоёр өвгөн. Энэ шингэснэ манай бригадын хөвгөн гээ шүү гэдэг. Гүй дээ манай бригад гэжсэн дээ. Бүр бригадаар аваад өгөх. За цаг орой одоо болсон байна. Одоо нэр энэ ч одоо ажилтай хүнийг бас ингээд ирээд гэртэн нухтаа сууж идэг. Тэгээ одоо унтаж амарцгаая да тий. Унтаж амардаа та нар маа. Манай хоёр жаалмаач гэсэн бас ядарч байгаа үз. За би мишоглгээд унтчихна. Хагар унтаа. Газраад илчихв. Үгүй энэ дээр би явуулсахгүй. Гөө чи ямар мешокон дунтаач явах дөө одоо хээр гадаа явж байгаа шиг хээр гадаа явал мешокон чи сайхан орд засуулаад тэгээ сайхан. За тэгээд хоёлаа унтах уу? Хоёлаа хамт амархаа. за та нутг явах гэж байгаа. Эхний хөвгдөд хөрж унтсан дээр хоо. Айл тондог болохоос аавтын цуг унтах гэж ирээгүй. Айл тонох гэж ирэх нэрсэн. Өнөөдөр найзтайгаа сайхан аавтын унтах гэж ирээгүй. Тэгээд одоо найз манаас өнөөдөр ирсэн нэр хөтөө. Тэгээд сайхан энэгээр сайхан орд засч байгаа нөө. Тэгээ. Манай ихнэр сайхан орд засч байгаа тэгээд амархаа байх. Шинэ жилээр сайхан гэр бүлийн баяр хэлж байна да. Тэ. Цаг гэртээ байгаа юм шиг байгаараа. Халуун гинөө. Зүгээр. Гайгүй. Тэгээ яхаар бол тэр цонхыг онгоолгоод сайхан таваараа найзан дээрсэн юм чи бид нар ч одоо бас нэг үе уран бүтээл залуучууд тэгээ сайхан таваараа гарам сайхан хүүтийн бохор бол тийшээгээ. За тэгвэл унтаж амрыг те. Тэгээ за тийм байна. Хараа томи. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. За хүүхдийн тоглоом хөглөрсөн ёолхны гэрэл анивдсан энэ айлынхыг Алтан шагаа гэх гин. Алтан шагаа бол Мөрөөлийн театрын жүжигчин соёлын тэрүүний ажилтан ийм залуу ирч хүчээр дүүрэн тайзны дэлгэцийн хошин урлагийн салбарт бас өөрийнхөө ур чадвараа гайхуулж яваа ийм нэгэн залуу. Түүний гэргий бол бас телевизийн салбарт сэтгүүлч мэрэгжилтэй бас олон сайхан уран бүтээл хийж яваа бас ийм бүсгүйгэх. Уран бүтээлч хүмүүс нэг гэрт амьдрна гэдэг нь нэгнийхээ ажлыг ойлгох хамгийн сайхан нэг тийм ойлголцол байдаг гэдгийг энэ гэр бүлээсээс харж болно. Би бодож байгаа нь хожим бидний энэ үеийнгийн залуучууд эвтээ нэг нэгнийг ойлгож нэг нэгнийгээ дэмжиж бас нэг нэгнийхээ амжилтаар багтаж явна гэдэг бол хожмоо бид эргээд урсахад хамгийн сайхан. Тэгэхээр одоо л энэ үеийнгийн бид нар залуучууд бид нар бас эвтэй байж энэ улс их орныхоо төлөө энэ ёолктын эзэн болсон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бас нэгдэж чадвал хамгай сайхан юм а гэсэн бодол төрж байна. Тэгээд миний үр хүүхэд ч энэ гэр бүлийн үр хүүхэд ч бүх одоо ёолкныхаа гэрлийг хараад ширтэн суугаа бүх үр хүүхдүүдийнхаа төлөө бүгдээрээ бас энэ үеийнгийн залуучууд бид нар маань бас чадах зүйлээ хийж нэг нэгээ дэмжиж явах нь хамгийн сайхан санагдаж байна. Тэгээд үнэхээр сайхан гэр бүл байна. Магадгүй ямар ч обооноос илүү гоё уран зурагтай энэ гэр бүлд хамгийн сайхан зүйлийг хүсэж байна. Тэгээд одоо ингээ унтаж амраа да. Сайхан байна. 우리 슈디 짙게 신행 울레 харцан тэнгэр 신행 울레 сэлний амьсгал 신행 өглөө болгон дандаа шин. За сайхан амцгасан уу? За сайхан уу. Нам амцсан биш үү? За сав. Эйт. За түрүү гарна. Эйт. Хинтэж хэдэг километр үлээ? 330 те? Тий. Сайхан өглөө байна. Сайхан өглөө байна. Одоо ч ширүүн хөөтөрч хэлж энэ танад өвлжөө хэр болж нэг юм? Өвлжөө жоохоо. За. Энэ жил ч бас нэг зурхай жоох хөнтөн байгаа шүү дээ. Тэгээд энтэй яг бас зудтай байгаа. Хойдлын нүг бэндэр батчирээ тэгээд хойдлын сонгоод ерөнхийдөө зас зуд жоох ихтэй байгаа.
Тэгээ манай сайн нутгийн зөвлөл сайн ажиллаад тэгээд 1 сард одоо бас нэг манай урлагийнхны тоглолт бид бүхэн зохион байгуулах гэдэг ингээд ажиллаж байна. Энэ жил чинь бас нэлээ бас нэг бичин жил гэдгээрээ ч юм уу тийм нэлээд юм бас хүндхэн жил болох гэдэг шиг шүү. Хөдөө бол хүүхд байхад бол бас дөнгөгийн хүүхдэнд бол бас хэцүү үед юм. Ер нь бидний хүчтэй байсан. Одоо байгаль орчноос болдог юм. Хүүхд тогч ингээд өвдгөр татсан засан дунд л явдаг байлаа шүү. Хүүхд хөдөө ингээл яг төрж өссөн юм чинь тэнэл ерөөхдөө хүн болсон юм чинь тий. Ингээл нэг цас ороод юм уу ингээл хинтээ цаг агаар сонсоод хинтээ аймаг ер нь тийм хүдэн байх нь байна. Өдөр ихлээр бол бас за яаж байгаа бол нутаг олны хүн өдрийг санаа зовно үстэй. Тэгээ шүү дээ. Тэрийг бол байн харна. Зургтын мэдээ байн харна тэгэл хин тэр өөр нь зас хэрэгтэй байна. Энэ хүн төрөний яаж нээж ингээл ягаад бол тийм одоо манай ах түүнийг бүгдээрээ байж байна. Одоо мал хувь маань байж байна. Тэгэл бүгдийг анхаарна л да. Бат Эрдэнэ авраг оюун бол Аслан Каагурыг ер нь их сүрхийг хүндэтгэж хүлээж авдаг гэсэн үнэн үү? Насаа манамур хинтигийн бэр байгаа юм гэдэг юм. Насаа масагс баг газар ашигладаг ухааны юм ярьсан уу юу? Хинтигийн чинь одоо ирсэн. Тэгээс түрүүсгийн надад сайхан болсон шүү тий. Гойсон шүү. Тий одоо туха халах малхын одоо усынхны энэ хэрэггүйгээр ихтэй бол надад сайхан болох юм аа. Тий. Тэр үнэ алтан төрөө минь. Нотгийн бүх төрөл үйл сайхан да бас. Тий. Нотгороо очих хоёр нотгийнхоос яг хүлээж аван тэгээд их гоё гэдэг. Өнгөрсөн жил чинь одоо манай арслан маань төрүүлээл одоо бид ч бөөн баяраар бас Чадахгүй ингэ цаашаа шуналтай байх хэрэгтэй тийм ингэ. Улам л гэхдээ эвдэхгүйгээр. тий. Тэгэхгүй би ер нь болоод нь шүү. Би ер нь ингэ тасарчлаа шүү. За ер нь нутгийнхан маань ер нь намайг мэдээд байна шүү. Тий. Годомжинд явсан ер нь хүмүүс мэдээд байна шүү. Жүжигчдээ Тэгээд тий буруудаал хэлж байгаа тий. буруудаал ирж байгаа тий. Тэрийг л манай залуучууд маань сайн мэдмээр юм шиг байна. Ойлгож. Гэтэ ягаад ч бас нутгийнхаа нарыг гаргаад ингээд явж явах байхгүй. Тэгээд өнөөдөр ягаад ч бас одоо таавал одоо үлийг нутг руу явах зүг өдөр хонч таарлаа л да. Тэгээд ойр дус нутг руугаа яваагүй байсан. Тэгээд ойрхоо одоо аав ээжийнхээ төр зөстөн нутг өөрийнхөө төр зөстөн нутг руу ч юм уу явж байгаа хэрэгтэй юм шиг байна. Гоё нэрийг шингэдэг тийм ээ, ирч хүч авдаг. Хэн байснаа ирээд самдаг тий. За цаагаа уучаа. Аян замдаа мордъя. Газар хол боломжтой явах хэрэгтэй. Тэгээ тэр л хамгийн чухал шүү. Ирүүл байх хэрэгтэй гэж түр насаа хэлж штэ тий. Тэгэхээр алсын зам боломжтой явах хэрэгтэй. За цаагаа мордъя доо тий. Тийм. За тэгээ оноос нь баярлаа. За баярлалаа. Тэгээд яасан бүний халуун дулаан уурын цэглийг бас авдагчтайгаа уулзуул мэдрүүлж байдаг маш баярлалаа. Тэгээд саяхан шинтгэн маамаатай олсон. Тэгээ ороод ганцаар нэг аа болсон юм шиг хэцүү байгаа шүү. Түүхийн баана алчив. Мамбуга угаахта хэрэглээрээ. Нөө зөө. Ваа баярлаа. Ямар гоё юм. Тийм сүлэгч би тэгээд ерөөс нэг хороод ихэд би нэг ганцаарнаа болсон. Ганцхан л миний ихнэр төрсэн юм шиг л ерөөс хүүхэд сайн уу? За ихнэр сайн биз? Тийм шүү дээ. Хүмүүс хайртай байхгүй. Мэдээж хүмүүс ээж аав болдог тийм. Явж яхад нь хүүхдэн дөрөөл. Тэгээ манад ирсэн чи бас гоё. Баярлалаа. Стаг баярлаа. Би бодоагүй байсан. Манай хүн дээр ээжүүд чи юм мэдрэмжтэй шүү дээ. Ээжүүд. Тийм бай тий. Тий. Бид нар аав хоёр уулж байгаа юм. Угааж байгаа. Сайн угааж байгаа. За мордъя. За мордъя. Алсын зам хол байна тий. Таны зам бол. За. Сайн сайхныг өрөө Ойршгүй хадун мэдгдэн дэдэн байж тодох